207 км дээр 68-ыг нэмээд 273 км зам байхад тэрийг одоо бушуухан 16 оны 6 сарда авчил та. Энийг хийлэхгүй шүү дээ. Энэ одоо ерөөсөө тэнгэрт шонхрууд нисээд байна уу, бүрэгдүүд нисээд байна уу? Одоо тэрийг шууд одоо илх зарласан дээр. Бүрэгчиг бол одоо зөрөгтойхон шиг очиод энэ одоо хятадуудаа зогсоогоод ажлыг хийлэг. Замын тавил. Тэгвэл та нарын чөлөөт үс чинь босно. Тэгээ нэг хоёрын оронд одоо юу гэдгийг зарагдахчгүй жижигхэн шонхор байгаа бол одоо яг хараад сууж яхаас авилгалтай тэмцэх газрыг ямар бий дийлэх биш. Тэгэл одоо ингээд Монгол улсынхаа өмнө албан ёсоор их хурлын гишүүд нь ч одоо бууж өгье. Дээрээс нь яамдууд нь ч бууж өгье. Тэгээд нэг хятадын компани дээрээс нь одоо юу гэдгийг агентлаг хоёр бидний толгой дээр гараад 23 жил өнөөдөр юу гэдгийг дээрлэхэд тэр газрыг чинь сэнтчээд байгаа шүү дээ. Сидчээд одоо ерөөсөө аимшигтай болсон байгаа байхгүй юу? Тэр хүн даацын машинаар тэгээ усыг одоо юу гэдгийг шавхаад өнөөдөр хөрсний илэгдлийг бид нар засаж өнөөдөр энийг онцгой бүс болгоно л гэдэг энэ газар доороос чинь өчнөө гүний усуудыг соруулаад авчихаар тэр хөрс чинь өөрөө бэгч чадахгүй шүү дээ. Тэгээд дээрэс нь зам тавихгүй ингээд байдаг. Замаа тавиулаа гэж хэлсний төлөө өнөөдөр ингэж хавчин гадуурхагдаад явж байхад бол хэцүү байна уу? Тийм учраас их хурлын өнөөдөр төртөө юм бол төршгөө энэ ажлыг хийлгээч. Тэгэх юм бол энэ чөлөөт үсийг чинь ерөөсөө чөлөөт болно. Тэгэхгүй л энэ чинь тунхагийн шинжтэй юм батлах гэдэг шүү дээ хэлмээр байна л да. Тэгээд миний асуулт бол ерөөсөө дид үтцийг тусдаа ингэж 1700 км-ийг тавина гэж үзээд байгаа мó? Эсвэл байгаа дид үтсүүдээ ашиглаад одоо ойрын үед босгож байгаа дид үтсүүдийг хамаатуулан тавих гээд байна уу гэдэг асуултанд хариулт авъя. Баярлалаа. Батулд шүү хариулъя. Бас хөвгшүүний санал бол бас чухал саналаа. Үнэхээр мэдээж энэ чөлөөт төсвийн дэд үтсийн бүтээн байгуулалтын асуудал бол тухайн бүс нутагт хэрэгжиж байгаа бусад томоохон төсөл хөтөлбөрүүд дэд үтсийн төслөттэй бол уялдана. Тэгхгүйгээр дангаараа бол хэрэгжих боломжгүй. Тийм учраас би энэ үг бол протокол тэмдэглэгдэн засгийн газар бол анхааралтай аваад дараачийн гарах дэд үтсийн төслүүдээр бол тэр Дорнод аймаг орсон зам за тэр метро Матад дайчин тамсгийн зам гэх бас олон асуудалтай нэгдэжээж дэд үтс зөвхөн зам биш. Цахилгаан шугам шүлжээний асуудал, тэнд ажиллах улсуудын орон байр, хориод цэрийн байр гэдэг чинь маш олон асуудлууд байгаа. Тийм асуудал дээр бол энэ баасан хөвгшөөний хэлсэн саналуудыг бас харгалзаж үзнэ гэдгийг бол хэлмээр.